За сайн байцгаана уу? Баяуулгын аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх ирээдүйн долгион подкастын маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэхүү подкастаараа өсвөр насны охидуудад маань ихэвчлэн тулгамддаг асуудлуудын нэг сэдвийг авч үзээд ярилцахаар шийдсэн. За энэхүү подкастт Баяуулгын аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Миний бие Баяуулгын аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүн Даран цогцлбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Жанзаа Өвтэй Амина. За намайг болохоор Солонгоо гэдэг. Би Баяуулгын аймгийн хүүхдийн зөвлөлийн мөнхийн дэд хорооны ахлагч. За их сургуулийн 12-ын ангийн сурагч байна. Өсвөр насны хөгжил бие махбодын өөрчлөлт гэх сэдв байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө өсвөр насны охидуудад маань ямар өөрчлөлт гардаг вэ? За жишээлбэл нүүрэндээ бадах гарах, биеийн юм нэрэх, бас сэтгэл зүйн хувьд асуудлууд тулгарх гэх мэт маш их асуудал байдаг. Бие махбодын хувьд бас сэтгэл зүйн хувьд гэхээр найз нөхдийн харилцаа бас яг өөрийнхөө удирдах, итгэл гэх мэтлэн Тэмцгээр ерөнхийдөө чи сая хэллээ штэ батг гардаг, биений мэрдэг, тэгээд сэтгэл санааны асуудалтай болгоо гэд энэ дээр болохоор батг гарч эхэлдэг. Энэ дээрээ ус сайн ууж, витамин ууж, ерөнхийдөө эрдэс бацаа нөхөөд ингээд нүүрнийхээ арьс арчилгааг хийж эхлэх нь зөв гэж бодож байна. Тэгээд биений юм гэдэг дээр болохоор биений юм бол ерөөсөө айж эмэх зүйл биш. Тэрнийгээ сайхан хүлээн зөвшөөрөөд байглаас заяасан, эмэгтэй хүн заяасан зүйл учраас тэрнийг хүлээн зөвшөөрөөд ерөнхийдөө ирэх үед нь ингээд хэлээд тэгээд за энэ одоо сарын ихээр юм уу, сарын дундуур юм уу, сарын сүүлээр юм уу ирдэг штэ. Тэр үед нь ингээд за миний биений юм сарын дундуур ирдэг дээ гэж бодож ивэл яг тэр үед хүлээ зөвхөндөө нэг илүү хэрэглэл авч явах юм уу? Тиймэрхүү байдлаар ингээд бэлтгэлтэй явах нь зөвөө гэж бодож байна. За тэгвэл сарын тэмдгийн талаар ингээд тогтоодод ингээд мэдэх хэрэгтэй юу байдаг вэ? За тэгээд сарын тэмдэг гэдэг нь угаасаа эмэгтэй хүнд байглаас заяасан байгалийн юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас ээжээсээ, хичээсээ яг зөвлөгөө аваад тэгээ сандрахгүй байх хэрэгтэй. Чиний анх биений юм ирэхэд яг ямар мэдрэмж төрж исэн? Би яг ер нь миний үеийнхнаасаа жоохон оройтож ирсэн. Яг манай үеийн охидуудын 7 дугаар ангиас нь эхлээд яг 9 дугаар анги хүртэл ирж яхад минийхээ ингээд 10 дугаар ангид бараг хамгийн сүүлд нь ингээд иржсэн. Энэ болохоор тийм айх зүйл биш. Зүгээр хүүхдийн тухайн бие физиологийн онцлог. Том биетэй охидуудын ер нь бол аягүй ихт ирсэн байсан бол би нөгөө арай жижигэн биетэй болохоор минийх оройтож иржсэн. Энэ нь бол энгийн үзэгдэл шиг л санагдчихсэн. Тухайн үедээ жоохон яагаад минийх хэрэггүй байх, бусад охидуудын ирээдээ ингэж бодож исэн ч гэсэн энэ нь ерөөсөө тийм зүйл биш байсан. Тэгээд тэр үедээ яг гэртээ байхад ч гэсэн болохоор ээж байсан. Тэгээд ээжигээ дуудаад ерөнхийдөө ингэж ирчэглээ гээд одоо тэр хэрэглэл гэдэг юм ингэж хэрэглэж үзээд тийм байсан. Бодлоор яг бидний үеийн өсвөрийн охидуудад ямар асуудлууд тулгамдж байгаа? За ерөнхийдөө бол манай үеийн охидуудад бол ингэж гоо сайхны стандарт гэдэг юм тогтсон байгаа. Одоо жишээлбэл АИС-ийн солонгос охидуудыг боломж гэх юм уу яг тиймэрхүү одоо стандарт тогтсон. Тэрэн дээрээ тулгуурлаад миний энэ муухай байна, миний энэ болохгүй байна. Би яг ийм байвал хөөрхөн байх ёстой. Ийм байвал ингээд бусад намайг ингээд хөөрхөн гэж хүлээн зөвшөөрөх юм байна да гэсэн бодолтойгоор ингээд өөрийгөө голоод ер нь бол тэрэн сэтгэл зүйд нь нөлөөлөө цаашдаа сургалтад нь зан авирт нь ингээд өөртөө итгэл гэх зэрэг юмнууд нь аягүй нөлөөлөд байгаа гэж бодож байгаа. За тэгээд яг энэтэй холбоотой одоо өсвөр үеийн охидуудад ч гэсэн үе тэнгийн дээрлэхэлт, гадуурхалт, дарамт шахалт байдаг. Тэгээд энэ яаж илэрдэг вэ гэнгүүт одоо ингээд жоохон таруухан айлын охин байхад чи ингээд ийм харагдчихээн, тийм харагдчихээн, чиний хувцлал чи ийм байна, тийм байна гэх зэргээр ер нь бол доромжлоод нөгөө хүүхдийн сэтгэл санаанд тасар муугаар нөлөөлж байгаа. Тэр нь бол нэг ясандаа ингээд гадуурхалт, дээрлэхэлт болж байгаа. Энийг өөрөө мэддгүү ч гэсэн ингээд за энэ гадуурхалт одоо дээрлэхэлт гэдгийг ингээд мэдгүйгээр тэрийг ингээд мэдрээд өөрөө шатлаа зовоод яваад байгаа нь ерөнхийдөө бол дээрлэхэлт гадуурхалт мөн шүү гэж хэлмээр байна. Яг энэ тал дээр бол сургуулийнхаа сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Одоо үед бүх сургуульд ингээд сэтгэл зүйч байгаа, нийгмийн ажилтан байгаа. Тэд нартайгаа ярилцах хэрэгтэй. Өсвөр насны охидуудын үед яг дээрлэхэлт бас өөрийгөө голох гэх мэтлийн асуудлууд маш их тулгардаг. Энэ дээр яг яаж зөвлөх үү? Энэ дээр болохоор ерөнхийдөө манай үед
гоо сайхны стандарт гэдэг юм ингээд тогтчихсан байгаа. Энэ нь болохоор ингээд одоо солонгос охтуудыг хараад за миний хамар заавал ийм байх ёстой, миний нүд ингээд давхраатай байх ёстой, миний хамар өндөр байх ёстой гэх мэтчлийн ингээд өөрсдийгөө голоод эхэлдэг охтууд маань яг тэр зүйл дээрээ ингээд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэнц чамааг ингэж гоочлох ёсгүй ингээд байглаасаа ясна дүр төрж байгаа хамгийн үзэсгэлэнтэй гэдгээ ойлгоод ерөнхийдөө тэрэн дээр сэтгэлээр унахгүй ингээд өөрийгөө аль болох хүлээн зөвшөөрөх. Цахим орчин дээр жишээлбэл охтуудад танихгүй хүн хай гээ чат ороод ирвэл яг ямар хуу юу хийх вэ? Сошиал медиан дээр аюулгүй байдлыг яаж захиах вэ? Ерөнхийдөө бол одоо захим аюулгүй байдлаас хангах үүрэгтэй нэгдүгüүрт ингээд өөрийнхөө найзуудаа зөв сонгож яг энэ аккаунт ингээд яг жинхэнэ хүн мөн үү дотроо зурагтай байна уу яг хідэн одоо ингээд хэдэн оны хүүхэд байна яг ингээд үнэн зөв мэдээллүүд байна уу тэгээд бас дундын найз чинь байна уу гэдгийг харж иж ингээд тухайн хүний ингээд реквестийг аваад тэгээд яг ингээд хаягээд ороод ирэх юм бол одоо ингээд мэдээж чаталж болно. Гэхдээ хувийн мэдээлэл бол шууд өгч болохгүй. Ямар нэгэн зургийг чинь ямар нэгэн зүйлийг чинь ингээд чи энийхээ зургийг дараад өгөөч, ийм бичлэгээ явуулаач гэвэл мэдээж ингээд болохгүй. Тэр бол цахим гэмт хэрэг тэрнийг цагдаад мэдэгдэж болно, ээж авдаа хэлж болно, багш нартаа сандаж болно шүү. Тим юм хэрвээ чиний тийм зураг бичлэг чинь тарчих бол тэндээсээ ерөөсөө чичэд санаа зовхгүйгээр цагдаад мэдэгдээд устгуулж болдог шүү. Тэгээ бас таны бодлоор өөр охтод өсвөр насны охтодод тулгарах ямар асуудлууд байна гэж бодож байна? Өөр тулгарч байгаа асуудлууд гэвэл ерөнхийдөө өөртөө итгэлээ ингээд алдаад байдаг. Тэгээд энэ тал дээр анхаарад чи ингээд бусдаас онцгой содон чи ингээд үнэхээр мундаг хүн шүү гэдгийг өөртөө ингээд хүлээн зөвшөөрөөд сэтгэлээр унахгүй айл болох дуртай юмаа хийгээд хоббигоо хөгжүүлээд явах нь чухал шүү. Өсвөр насны охтодод захиж хэлэх ингээд өөрийгөө байгаа байдлаараа хайрлал сураарай. Бас өөр охтуудтайгаа битгий өөрийгөө харьцуулаарай. Сэтгэл зүйн хувьд гэхээр сэтгэл зүйн эмчид хандах хэрэгтэй. Яг ичиж зовхгүйгээр хэлж яг аав ээжтэй сайхан чөлөөтэй ярилцаж сурах хэрэгтэй. Тийм шүү. Тэгээ бас яг аав ээжтэй тулгамдж байгаа асуудлуудаа яг ичгүүгээр санаа зовхгүйгээр хэлж авах хэрэгтэй. Ингэх юм бол нөгөө асуудал нь бүр томрохгүй яг шийдэгддэг байгаа шүү. За тэгээд бүр ингээд болохгүй бүтэхгүй асуудлуудаа 108 гих утас руу залгаад хандаад хэлж болдог шүү. Энэ бол хүүхдийн туслах утас байгаа. За өсвөр насны охтуудад уриалж хэлэх юм бол өөртөө итгэлтэй бай, өөрийгөө битгий харьцуул, чи үнцэнтэй шүү гэдгийг мэдрэх хэрэгтэй. Сайхан сэтгэл бол хамгийн гоо сайхан юм шүү. За тэгээд чиний ирээдүй чиний гарт бусадтай өөрийгөө битгий харьцуул чи бол царийн ганц шүү. Энэхүү манай ээлжид подкаст маань өндөрлөж байна. Манай подкастыг сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.